За сайн байцгаана уу? Би үзэсгэлэн тэмдэглэгийн бүдүүн шулуун гэдсний юмч даваа байна. За манай үзэсгэлэн тэмдэглэг дээр бүдүүн шулуун гэдсний хаалгаанууд дундаас хошног орчмын хаалгаа илүү төдхөө ордог. За үүнд шамбрам, хошног шулуун гэдс орчмын буглаа, архаг эдээт сувг буюу парапроктит. За орчны амсрын урагдал, орчны амсар орчмын ургацгууд авах хаалгаанууд илүү төдхөө орж байгаа. За би яг бүдүүн шулуун гэдснийхаа мэслэлээр сүүлийн нэг 8 жил ер нь тасралтгүй ажиллаж байна. Нийт эрүүл мэндийн салбарт 12 жил ажиллаж байна. Яг нэршил нь бол ер нь шамбрам. Шамбрам гэдгээрээ бол явна. За хагалгаанууд бол манай дээр бүх төрлийн хагалгаа хийгдэж байгаа. За ер нь бол үндсэн шамбрамын үндсэн эмчилгээ бол мистасал эмчилгээ. За тэгээд аль үе шатндаа байгаагаас хамаарат эмийн эмчилгээ бас хийж болно. Тэгээд эмийн эмчилгээ бол зөвхөн шинж тэмдэг зөвөрийг багасгах зорилгоор хийдэг. За мистасал бол үндсэн хоёр уламжлал болон аппаратын гэсэн үндсэн хоёр төрлийн хаалгаанууд байгаа. Аппаратын хаалгаан дотроо PPH, лазер, хаалгаар гэсэн үндсэн 3 төрлийн хаалгаа хийгдэж байгаа. За шамбармын хөвсгөр ид гэдэг маань ер нь хүн ихээс төрөлтөл юм шамбармын хөвсгөр идтэй төрдөг. Байшлаар нь дотор болон гадна гэж хоёр хувааж байгаа. За байж ах хэвээр зүйл ахын тодорхой үүрэгтэй. За тэгээд ер нь бол хэвлийн үндсэн шалтгаан нь бол хэвлийн дотоод даралт ихсэх. Хэвлийн дотоод даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн маш олон баггүй. За жишээ нь эмэгтэйчүүд бол шууд нөлөөлдөг хүчин зүйл бол жирэмслэлт байна. За тэгээд суугаа ажил, байнга одоо биеийн хүчний ажил, байнга зогсоо байх гэдэг нь ихэнхдээ яг хэвлийн дотоод даралтыг тогтмол их байлгаж идэг л гэсэн. Хэвлийн дотоод даралт ихсэн гэдэг нь ер нь бол буцах урсгалд одоо тэр шамбармын хөсгөр эдийн буцах урсгал цаад үүссэнтэй холбоотой. Хөсгөр эд дээр ирж байгаа судасны ачаал нэгсэж байна гэсэн. Энээс болоод томорж байгаа. Томроод эхэлснээс нь хойш 1 2 3 4 зэрэг гэж хувааж байгаа. Тэгээ үе шатаасаа хамаарат эмчилгээний асуудал ирэх. 1 2 дугаар үе дээр нь жишээ нь эмийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдгийг дарах зорилгоор жишээ нь жоохон жиргэнэх цус гарах, баг зэрэг зөөвөрлөх иймэрхүү шинж тэмдгийг бол эмийн эмчилгээгээ дарж болно гэсэн. Гэхдээ бүрэн эмчилгээ бол биш. Хөдөлгөөний дутагдал гэж ойлгож болохгүй. Яг хоо шууд нөлөөлөх хүчин зүйл биш хэвгүй. Одоо жишээ нь хөдөлгөхгүй удаан байдаг, хэвтрийн байдаг хүмүүс энэ тэр болгон шамбармараас өвдөд байхгүй. Гэхдээ энэ бас нэг яг тухайн хүний биеийн онцлог бас аюул чухал нөлөөтэй. Одоо жишээ нь яг ижил төрлийн ажлыг ижил хугацаанд хийж байгаа 2 хүн байлаа гэхээр нэг нь шамбрам өвчнөр өвдөж болно, нөгөөх нь өвдөхгүй байж болно гэсэн. Тэгэхээр тухайн хүний биеийн онцлог бас чухал. Нас бас нэг тийм бас чухал бас биш байгаа. Сүүлийн үед 17-тай, 18-тай хүүхдүүд энэ төр бас яг шамбармын зангилааны яг гарч ирсэн, байн гарч ирдэг тийм зорилттой болсон тэр ирж байгаа. Тэгэхээр яг нас бол бас шууд хамааралтай зүйл бас биш байж бодод байгаа. Яг хөө суугаа ажил хийдэг хүмүүс одоо над дээр тохиолж байгаа суугаа ажил хийдэг хүмүүсийн ихэнхдээ дотор шамбарм нэг том байдаг. Гаднаас нь харахад бол гадны шамбарм харьцан бага. Тэгээд үзэхлээр дотор шамбарм их том. Тэр яг хөө тэр бол нөлөөлнө л дөө. Яг энэ дотоод нэг хэвлийн дотоод даралт ихсэхтэй л нөлөөлж байгаа гэсэн. За ер нь бол ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. За хооллолтоо бас тохируулах хэрэгтэй. За хөдөлгөөнөө бас тодорхой хэмжээнд зохистой өөрт зохистой байлгах хэрэгтэй гэсэн. Жишээ нь өтгөн хаталт одоо нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Өтгөн хаталт яагаад нөлөөлж байгаа гэхээр тэр хүн одоо удаан сууж байна л гэсэн үг шүү дээ. Ойл төгтүүлж удаан сууж байна гэсэн. Тэгэхээр нөгөө шамрамд ирж байгаа судасны ачааллыг тогтмол их байлгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэвийн бие засах нь ер нь бол сэргийлнэ гэхгүй. Нөгөө одоо юу гэдэг шамрам өвчин үүсэхгүй байх нэг боломж нь л гэсэн. Энэсээс одоо яг ингэчүүл одоо шамрам өвчнөөс сэргийлчихнэ гэсэн юм бол байхгүй. Одоо шинэ би түрүү хэлсэн нөгөө залуу хүүхдүүд бас өвдөд байгаа гэдэг ба шүү дээ. Тэд нар ч одоо тийм айхтар нэх удаан хугацаанд өндөр ачаалтай энэ байгаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө шамрам нь бас уралдтай болчиход байгаа байхгүй. Тэгтэл одоо
насаараа л одоо хүнд ажил хийсэн те 60 70 настай болсон хүмүүс энэ зарим зүгээр хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө тухайн хүний биеийн онцлогоос шууд нөлөөлнө. Тэгэхээр яг шамрам өвчнөөр өвдөхгүй байхын тулд яг ийм байх ёстой гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр төрөний хийсэн ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Тэгээд яг шамрам өвчтэй болцсон байгаа хүмүүс бол их ядарх нь шамрамын уралт үүсхийг нэмэгдүүлдэг. Андшгүй. Жохон ингээл нойр муутай ханал ядраал эхлэхээр шамрам илүү урууж гарч ирээд байна гэж яриад байдаг байхгүй. Тэгээд нэг 2-3 хоног нойртой хонцглоо эргээд энэ харцсан гайг болч зөөр нь багасч. Тэгэхээр ерөөсөө ажил амралтаа зохицуулна, хооллолтоо зохицуулна гэдэг нь өтгөнөө битээ хатаа хит шингэн битээ бийцэл гэсэн үг. Алкогольны төрлийн зүйл яг шамрам өвчтөй болцсон байгаа үед яг цус гарах хэрэгслийг нэмэгдүүлдэг гэж харагдаж байгаа юм байна. Тэрнээс биш бас яг алкогол хэрэглэхээр яг шамрам өвчтөй болж байна гэсэн юм бол байхгүй. Бид нар мэдэн шүү дээ, айлд нэг жоохон уудаг хүмүүс энэ байдаг шүү дээ. Тэр хүмүүс энэ шамрамаар нэх өвдөд байгаа юм харагдахгүй. Одоо над дээр ирж одоо манай дээр ирж хаалгаанд орж байгаа хүмүүс нэх арх хэрэглээд идэх хүмүүс энэ төр хараг байдгүй шүү дээ. Тэгэхээр бас шууд нөлөөлдөг хүчин зүйл бол биш. Зөвхөн шамрам өвчтөй хүн алкогольны зөвлөмж зүйл хэрэглэх юм бол цус гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. За яг хүмүүс ингэж ярьдаг л да, бид манайх руу яриад ер нь бол би тим хаалгаанд ормоор байна. Би нэг тим зовёртой. Намайг энэ ч үзээд тэдгэр үе шат гэсэн ингэ тэгдэ. Тэгэхээр хаалгааны сонголтыг бол ер нь үзээд шамрамын үе шат, хүндрэл тий тухайн үед ямар зовёртой байна гэдгээс хамаарат одоо уламжлалт хаалгааг айл нэг аппаратын хаалгаатай хавсарч хийх үү, үгүй бол дан уламжлалт хаалгаа хийх үү, дан аппаратын хаалгаа хийх үү гэдгээ сонголтоо юм ч өөрөө үзчихийж сонголтоо хийдэг. Тэгэхээр ер нь бол танд загшног орчим жоохон эвгүй оргих, цус гарах тий шамрамын зангилаа урууж гардаг. Үгүй бол гадагшаа ямар нэг одоо зангилаа урууж гарсан байгаа ийм зовёртой байх юм бол заавал мэргэжлийн эмчт үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд эмчилгээний асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгээд шамрам өвчин маань өөрөө яаралтай амьсгалын өвчин бол биш. Тэгэхээр өнөөдөр үзүүлээ та өнөөдөр ойрын хугацаанд хаалганд орохгүй болохгүй нэ гэсэн үг биш. Ерөнхийдөө би цаашд яах ёстой юм? Тэ ямар дэглэм барих ёстой юм? Ямар эмчилгээ хийх ёстой юм? Үгүй бол мессаст эмчилгээнд орох ёстой бол ер нь хэдүүгээр орох боломжтой юм гэдгийг мэдчих хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр нөгөө нийтлэг одоо хүмүүс за энэ юмштай очиод мессасалд оргээ хэлчихвэл яана гэдэг юм уу те нэг тиймэрхүү бас юм байгаад байх шиг байгаа юм. Тэгэхээр энэ бол яаралтай амьсгалын өвчин биш учраас ажил амралтаа зохицуулж иж хаалгаанд орно. Тэгэхээр заавал мэргэжлийн эмчт үзүүлж иж хаалгааны эмчилгээний асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Манай дээр бол бүх төрлийн эмчилгээний хийгдэж байгаа учраас манайхыг зорж шүүгч болно.